Сайхан цаана уу? Би Гараа бахын контентороо Булган аймгаа танилцуулах гэж байна. Уран тогоо бол Хангай нуурын ар хажуу Сэлэнг мөрний айсавд 4-р галав 20-25 мянган жилийн тэртээ үед оргилж байсан унтарсан галт уулыг уран тогоон уул хэмээн нэрлэдэг. Галт уулын үзэсгэлэнт байгалыг 1965-нд улсын хамгаалтанд авсан байдаг. Эсэн тасархаа Булган аймгийн Хшаан сум 3 бүлэг сумын дамнан 3 бүлэг сумын анхны төрөөс эхэлж Хөгөн хааллын баруун талаар сунан Батхан уулын урд тормой буюу Тугийн бургас хүртэл тогтсон 96 км орчим урт эзлэн мах хар балгас Булган аймгийн Дашин жилийн сумын төвөөс баруун зүгт 12 км зайтай байдаг. Хар бухын голын өмнө хөвөнд Хадаасангийн толгой 100 хон эртний хотын туурийг хар бухын буюу Хадаасангийн балгас гэдэг. Туурийн харийн сэтгүүлд илрүүлсэн ба 1934-1939 онуудад хайгуул судалгаа 1970 онд бага хэмжээний малталгаа хийж байж хотын туйр түүхийн 2 өөр цаг үед холбогдох бөгөөд эхнийх нь 10-аас 11-р зуунд Гедан улсын үе болно. Иг тархтын бэлчээр Булган аймгийн Хотгон дурсум Тишиг сум цаг дээр нийлэн манай орны үзэсгэлэнт байгалийн нэг юм аа. Булган хангаа алдарчнууд Булган аймаг алдардан анхдуучуудын үлгэн нутаг юм аа. Учир нь манай аймгаас харьяад анхдагч алдартай хоёр шахан Улсын болон хөдөлмөрийн баатар 30 орчим гавьяд цалцсан 62 эрдэмтэн доктор 110 гаруй төрсэн байдаг аа. Найдангийн төвшин баяр нь 1984 оны 6 сарын 1-нд Монгол Улсын Булган аймгийн Сайхан суманд малчин найдан Цэн Давиш нарын 7 хүүхдийн отхон болж мэдлсэн бөгөөд тэрээр 2008 онд Олимпийн авраг анхны Олимпийн хос медальтан жудооч Монгол Улсын хөдөлмөрийн баатар бөгөөд гавьяа тамирчин болсон юм аа. Монголын иргэн сансарт нисэх гэж байна. Энэ бол одоо манай харатмны дүүхэнд онц тэмдэглэлтэй юм хэрэг юм аа. 1981 оны 3 дугаар сарын 22-нд ас Мансамэ Дэлхий дахинд мэдээлж байна. Зөвлөлт холбоот улсад өнөөдөр Москвагийн цагаар 17 цаг 59 минутад сансрын Союз 39 хөлгийг хөргөлөө. Өдөр тэмдгийн гүр аргач 1997 оны 12 сарын 5-нд Булган аймгийн 3 бүлэг сумын Монгол улсаас сансарт нисэн цорын ганц дэлхийн 101 дахь Азийн 2 дахь сансрын нисгэж бөгөөд нислэгийн инженер хөшөөж генерал хүн юм. Бүл улсын ардын зурагч төрийн шагналт Урлын гавьяа зүтгэлтэй Нямын Жадан ба уран бүтээлээс төлөөлж байна. Тэрээр 1910 онд Булган аймгийн Сэлэг суманд төрсөн бага залуудаа хийдэж шавлан сууж Бурхны шашны номонд шамдан суралцаж номын дамжаа барьсан чойрын урлагтай лам болж зураг урлан сонирхон зураг хөлбөрлөн зуршуумал Бурхан зэргийг дуурайлан урлах аргаар авьяасаа хөгжүүлжээ. 1938 онд хар болж лам нарын нэгтэлд ажилласнаар орж удирдагч нарын хөрөг зурж байснаа 1939 онд Улаанбаатар хотын модны үйлдвэрт орж хий явуулт зураг бодох ажил хийж оройн цагаар зургийн булгамд суралцаж байв. 1945 онд Дүрслэг урлагийн газар баримлын тасаг нэгтгэд тэнд шилжин очжээ. Дэн Сүббаатар хөшөөний хажуу талын партизанууд Хяхтын атаглаа авч байгаа чимэглэл болон хөшөөг тойрсон арслангуудыг урлжээ. Шагдрын намхаа буюу сандаг очир аврагын Түшэт хаан аймгийн Дайчин вангийн хөшөөний харьяад бүх одоогийн Булган аймгийн Сайхан сумын нутгийн бүх юм аа. 1807 онд Турсан түүний эцэг Шагдар 1852 оны уул тайлгын наадам 5 даван шүгүрж байсан. Шохор цолтой бүх бижээ Шагдар шонхор 3 хүүтэй Томон Жадам дундхан Лувсан жам баган намхаа билээ. Жадам бол морь сайн уйдаг хүлэгч хүн байсан гэдэг. Лувсан жам нь 1901 оны их дан шиг төрүүлж байсан тархан авраг хүн юм аа. Намхаа хүн 1892 оны уул тайлгын наадамд ирж барилдад богдын шавийн бүх гонгор жав зан хожмын харсланд
булгуулж үзүүлсэн заан цол 1893 оны их даншигт 11-ийн 5-нд богдын шав ламжав арсланд булгуулж үзүүрлэн арслан цол хүртээд байлаа. Тэрээр 1895 оноос эхлэн богдын шавын нэрийн өмнөөс барилдаж эхэлсэн бөгөөд улмаар 1896 онд их даншигт 11-ийн 5-нд дугаар аваргыг хайж төрүүлэн Даян аварга цол 1897 оны их даншигт 11-ийн 5-нд дугаар аваргыг дахин хайж төрүүлэн тархан аварга цол хүртсэн байна. Данданбаатар заримдаа Алаг Мөртөнбаатар гэж алдарсан Лондонгийн надар 1929 онд Булган аймгийн Бүрэг хангас сумын аршаанд гэдэг задарсан 1986 онд 12 сард нас барсан Монголын ардын армийн захирагч бөгөөд Монголын тусгаар тогтмол бүрэн эрхт байдлын төлөө тэмцэгч Монголын ард түмний Алаг Мөртөн Данданбаатар гэж нэрээр алдарсан Монголын цэргийн зүтгэлт байсан юм. Улсын төрийн нэр зэтгэлтэн тусгаар тогтнолын төлөө манжин даргалын эсрэг тууштай тэмцэж Богд хаанд Монгол улсын үүсгэн байгуулагч гол удирдагч тэнийг Монголын дипломат албаны үүсгэн байгуулагч нь Эрдэнэ дайчин Мэжид орчин ханд дорж юм а. Дэлгэр сахны амар сахна нь Булган аймгийн Сэлэн суманд 1989 онд 1 сарын 7-нд төрсөн. Үндэсний бүхий улсын нашийн цолтой Амраа начин 2006 онд 17 наснда сумын начин цолыг хүртэж байв. Тэр бол Монгол турхны наадмын баг жингийн ангилал буюу хасах 85 кг-ийн жинд Монгол улсаас төрүүлсэн анхны хүчтэй юм а. Доржийн дорд самбуу. Булган аймгийн 3 булаг сум нь 1972 онд төржээ. Үндэсний бүхий улсын гарц цолтой тэрээр 1995 онд 5 давж улсын начин цол мөн өндөр гэгээн зан газрын мэндэлсний 360 жилийн үед даншиг наадамд 8 давж үзүүрлэн улсын заан цол хүртсэн. Тун гудалгүй улсын наадмаас өөр барилдаанд цол олохгүй гэсэн дүрм гарч заан цолоо хураалгажээ. 1996 онд 5 давж өсөх өдөр чимэг хүртсэн. 2001 онд 7 давж улсын заан цолтой болжээ. 2022 онд 5 давсан. 2003 онд цогт гарамгай чимэг, 2006 онд 6 давж саруул сайжрах, 2007 онд 8 давж үзүүрлэн улсын гарь цолд хүрчээ. 2008 онд 5 давж шүвгэрч байсан. Булган аймаг нь Монголын бусад аймагуудтай харьцуулахад хөдөө аж ахуйн салбар сайн хөгжсөн. Энэ бүс нутаг нь үржил шимт газар. Нутаг таатай уур амьсгалтай учраас улаан буудай, хүнсний ногоо, жимс жимсгний үйлдвэрлэлүүдээр алдартай. Уул уурхай, ой аж ахуй, жижиг үйлдвэрлэлүүдийн зэрэгцээ, мал аж ахуйн эдийн засгийн гол салбар хэвээр байна. Мөн тус аймагт алт, нүүрс зэрэг ашигт балтамлын нөөц байдаг. Булган аймгийн 5 хушуу малаараа баян, үүгээрээ ааруул, сүү, ээзги, айраг, бислэг, тараг гэх мэт бизнесээ эрхэлж явдаг. Монгол улсын хүмүүс ер нь андахгүй сайн мэддэг билээ.